За дараагийн хичээл бол relative clauses. За энэ маань 9 дугаар хичээл болж орж байгаа. За энэ нь нэлээх тийм толгой эргүүлмээр анх сурахад амар тийм ойлгомжгүй байдаг. За чадан ядан тайлбарлая. Relative pronouns гэдэг нь who, whom, which, whose, where, when, that. За эдгээр үгнүүдийг ашигладаг. За ер нь ямар үед ашигладаг юм бэ гэхлээр бид нэр одоо нийлмэл өгүүлбэр нэлээд тийм комплекс буюу тийм урт өгүүлбэр байлаа гэж үтэй тий. Энгийнээр тайлбарлал. За энэ дээр бид нэр ямар нэгэн зүйлийн талаар нэмэлт мэдээлэл өгөхдөө ерөнхийдөө ашигладаг гэж хэлж болно. За яаж ашиглах вэ гэхлээр за бид нэр энэ relative clause буюу relative pronouns-араа subject буюу эзэн биений хэний тухай ярьж байгаа тэр хүний тухай нэмэлт мэдээлэл өгч болно. Эсвэл object буюу тусагдхан. Object гэдэг маань юуг гэдэг асуултанд хариулагдах хэсэг нь тийм. За I drink coffee гэдэг дээр subject нь I, coffee нь object нь. I drink coffee which is гэдээ явуучих юм бол бид нэр object-ийг тодтогч нэмэлт мэдээлэл өгөх гэж байна гэсэн. За яаж ашиглахаа эхлээ тайлбарлая. Which гэдэг нь хүн биш заяа. It гэдэг эзэн биетэй. Одоо амьгүй зүйлийн тухай ярихдаа which is, which are, which is about гэдэг ч юм уу тайлбарлана. За subject нь it байх юм бол бид нэр ашиглаж болдог. За тэгээд that гэдэг үгээр орлуулж болно. Which is гэхгүй that is гэд явж болно гэсэн. За that car which she bought last month is a Ferrari. За that car тэр нэг машин алиг одоо түүний өнгөрсөн сард авсан машин бол Ferrari л гэсэн үг. The car she bought гэж болно. Гэхдээ which гэдгээрээ илүү тийм комплекс өгүүлбэр нийлмэл өгүүлбэр бүтээж байгаа гэсэн үг. Амьгүй зүйл дээр which-ийг ашиглана. За who гэдэг нь энэ хүний тухай нэмэлт мэдээлэл өгөхдөө бид нэр ашигладаг. За it can be subject or object. I like Johnny. За энэ дээр бидний object маань Johnny, subject маань I. I like Johnny who is my boyfriend гэж хэлж болно гэсэн. Who гэдэг дээр тэр object буюу Johnny-гийн талаар мэдээлэл өгч байгаа гэсэн. За that-аар мөн орлуулж болдог. Хүний тухай ярих жаал that гэдгийг авч болдог. Mary таслал тавилаа. Who arrived late at the party is my cousin. Энгийнээр орчуулвал өчтөр партинд нэлээд оройтж ирсэн охин Mary бол миний үеэл гэсэн өгүүлбэр байна. Гэтэ the girl who arrived late is my cousin гэж болно те. Mary гэхгүйгээр the girl эсвэл the boy who called me yesterday anonymously was my brother. Өчтөр хин гэдэг нь мэддэггүй над руу залгасан хүү бол манай дүү байсан, манай ах байсан ч гэдэг юм уу те. За ингэж ашиглаж болдог. Хүү гэдэг нь хин нэгний тухай нэмэлт мэдээлэл өгөхдөө ашигладаг. За whose гэдэг нь түүний гэсэн. За I'm talking about Tom, okay? За there's a Tom. My friend Tom таслал тавилаа whose daddy is a prime minister гэдэг юм уу? Түн одоо миний найз Том түүний аав нь ерөнхий сайд те. That is the boy whose mother is a doctor. Өдөр нөгөө эмчийн хүү байна. Монголоор бол тэгж тайлбарлаж болно. Гэхдээ that boy whose mother is a doctor. За ингэж түүний тэр нь тийм гэж хэлэх гэж штэ. I met a boy whose bag was expensive гэдэг ч юм уу. Би амар үнэтэй, цүнхтэй, охинтой уулзсан. За whom гэдэг нь одоо түүнд
хинд гэсэн утгаар ордог. За хинд гэхлээр та нарт юу бодогдож байна? Түүнд би нууцаа хэлдэг, түүнд би итгэдэг, түүнд юм өгсөн тий. За тэгэхээр my sister is a person, манай эгч бол хүн, тааслалтай байлаа, whom I believe гэдэг ч юм уу. Би итгэдэг хүн бол манай эгч, whom I tell all my secret. Би нууцаа бүх юм хэлдэг хүн. Эсвэл whom I give my clothes гэдэг ч юм уу. Окей. За түүнд гэсэн утгаар орж байгаа. За энэ дээр байгаа жишээг харъя. Mary is the girl whom I told you about yesterday. За би түүнд чиний талаар ярьсан хүн бол Mary. За which things буюу одоо эд зүйлүүд дээр ашиглана. That гэдгийг эд зүйлүүд дээр ч ашиглана, хүн дээр ч ашиглана гэсэн үг. За тэгэхээр гэхдээ датаас илүү миний бодлоор which-ийг маш их ашигладаг. Which is гэлтэй. За which one гэдэг ч юм уу. За I was reading the Harry Potter, which is my favorite book. Миний дуртай ном болох Harry Potter-ыг би уншиж байсан. I was reading the Harry Potter, which is my favorite book. Би Harry Potter-ыг уншиж байсан гэдгийг өгүүлбэр эхнээс хэсэгт илэрхийлээд дараагийн хэсэгт нь түүнчлэн тэр бол миний дуртай ном юм аа гэдэг ингээд өөр зүйлийг хэлж байгааз за энэ үед нэмэлт мэдээлэл өгч байгаа. I want to give him a gift which is very precious to me. Би түнд бэлэг өгмөр нь тэр бэлэг нь which is gift буюу тэр нөгөө бэлгийг тодорхойлж хэлж байна. Which is precious to me буюу надад тийм үн цэнтэй зүйлийг би түнд бэлэг болгож өгмөр нь гэсэн өгүүлбэр. I want to give him a present, a very valuable present гэх юм бол амар үнэтэй бэлэг болчин тий. Надад тийм нандин байх зүйлийг гэж хэлхийн тулд бид нэр заавалжгүй which-ийг ашиглах шаардлагатай нөө өгүүлбэрийн хувьд л This is the phone which my mom gifted on my birthday. За энэ бол нөгөө утас чинь яасан бэ гэхээр энэ утсыг яасан бэ гэхээр ээж маань түрүү жил одоо миний төрс өдрөөр бэлгэлсэн утас юм аа. Нэмэлт мэдээлэл өгч байна. That is the house which my dad built. My dad built that house гэж хэлж болно. Гэхдээ эн чинь нөгөө байшин чинь штэ манай аавын барьсан гэд байсан гэд арайд жоох тийм өгүүлбэр маань комплекс болж ирж байна те. За that-ийг ашиглаад харъя. I need something that helps me lose more weight. За ямар нэгэн зүйл энэ дээр which-ийг ч ашигласан болохоор энэ те. Намайг жин хаяхад туслах ямар нэгэн зүйл надад хэрэгтэй байна. Oh my god, this is the bag that I want. Энэ миний хүсэжсэн цүнх байна. She is my friend that works at the cafe. Тэр манай кафед ажилладаг найз байна. That гэдэг нь хүү гэдгийг оруулж орсон байна. I dislike my teacher that gives me no compliment. Би надад комплимент буюу магтаал хийлдэггүй, багштай дурггүй. За ингэж энэ жишээнүүдийг үзлээ. За where-ийг яаж ашиглаж болох вэ гэхээр энэ газрыг хэлэхэд бид нар where-ийг ашиглана те. За home is the only place where I can sleep well. Би миний гэр бол миний одоо тухтай унт чаддаг цорын ганц газар буюу where гэдэг энэ локейшнийг ямар газар миний хувьд ямар газар вэ гэдгийг би илүү их нөгөө нэмэлт мэдээлэл өгч байна. This is the school where both my parents studied. Энэ бол манай эцэгхийн хоёулангийнхан сурж исэн сургууль. This is the school. За энэ дүрмийг одоо ингэж ашиглах шаардлагагүй юм биш үү? Өөрөөр хэлчих амархнаар хэлчих болох юм биш үү гэж бодож болно. Гэхдээ одоо академик түвшинд суралцах тусмаа өгүүлбэрүүд маань бүр маш урт, маш комплекс болж өгдөг учраас энэ дүрмийг ашиглаж бичиж ярьж сурнаа. За where I live matters the most to me. За миний хаана амьдарч байгаа нь надад хамгийн одоо чухлаа. I want to meet you in a cafe where we can have a deep talk all night long. За би чамтай кафед уулзмаар байна. Тэр газар нь ямар ах хэрэгтэй вэ гэхлээр бид нэр шүнжэнгөө тийм
гүн гүнзгий яриад илгэж суухад тохиромжтой тийм газар болцмаар байна. Тиймээс I want to meet you in a deep talk all night long cafe гэж байхгүй ш. Тэгэхээр where гэд нэмэлт мэдээлэл өгөхөд заавал ашигтай болж байгаа хэрэгтэй болж байгаа. За when гэдгийг бид нэр бүгдээр ашиглаж сурсан байх. Тих үед ингэх үед гэсэн утгаар ордог. Гэхдээ энэ маань бид нэр аль хэдийнэ сурсан байсан ч гэсэндээ одоо дахиад үзье. I was reading the Harry Potter with my mom called past continuous and when тих үед гэсэн. I was 20 when we got married. Бид нар гэрлэх үед би 25 байсан. My birthday was the day when the tsunami happened. The tsunami болдог өдөр бол миний төрсөн өдөр байсан. She will tell me the truth when I ask her. Би түүнээс асуух үед тэр надад үнэнгээ хэлэх болно. За, хүү гэдэг нь тэр одоо яригдаж байгаа хүнийхээ тухай мэдээлэл өгдөг гэсэн тий. За, жишээнүүдийг харъя. The girl who asked me for more information, please follow me. Надаас илүү мэдээлэл хүссэн охин намайг тагаад яваарай гэж. She talked to her teacher who teaches English at the school. Тэр англи хэл заадаг багштайгаа ярилцсан. I need a friend who understands me without judging. Надад найз хэрэгтэй байна. Тэр найз нь ямар ах хэрэгтэй вэ гэхээр намайг ойлгодог, намайг шүдэхгүй найз надад хэрэгтэй байна гэсэн өгүүлбэр болж байна. The boy who's wearing black is my brother. Тэр хар хувцастай хүү манай ах. За, арай илүү closer харж үзье. A girl asked me for more information and she has to follow me. За ингэж хэлж болно. Гэхдээ who asked me гэдэг нь илүү одоо цохимжтой байна. She talked to her teacher and that teacher teaches English at school. Ингэж хэлвэл жоохон утгаагаас who teaches English at school гэдэг нь тохиромжтойгаас I need a friend, she has to understand me and without judging. There is a boy, he is wearing black and he is my brother. Дандаа ингэж хоёр ингээд өгүүлбэр болоод ингэж сунах гадаагааз тэгэхээр relative clause зөв ашиглаж сурах нь чухал юм байна. Whom гэдэг нь түүнд гэсэн утгатай гэж хэлсэн те. My sister is a valuable person to me whom I can tell all of my secrets. Би одоо нууцудаа хэлж болдог. Үнцэнтэй хүн бол миний эгч гэсэн хэлбэр байна. She is a student whom I gave the class key. Тэр нөгөө оюутан ч юм байна. Би түүнд ангийн дэлгүүрийг өгсөн. You have to live with the person whom you truly trust. Чи бүрэн итгэдэг хүнтэйгээ амьдрах хэрэгтэй. Whom I believe is my mom. Миний итгэдэг хүн бол миний ээж гэдэг ч юм уу. За түүний гэсэн утгаар харна гэсэнтэй хөөс гэдэг нь the student whose parents are civil workers can have the scholarship for this year. Энэ жил эцэг эх нь хоёлаа төрийн албаа өгчвөл тэтгэлэг авч болно. She is my friend whose dad is the member of the parliament. I fell in love with the guy whose future plan is just like mine. Whose түүний одоо тэр залуугийн тухай ярих чинь те. Тэр залуугийн ирээдүйн төлөвлөгөө нь яг надтай адилхан тийм хүнд бид орлсон гэдэг ч юм уу. За ингэж хөөсийг ашиглана. За энэ жишээг хэдүүлээ уншаад үзье. I saw Natalie the other day. Natalie, the girl who plays the piano. Нөгөө төгөлдрөөр тоглодог охин уу? No, that's Natasha. Natalie is the student who dropped out of college. She's working at Davidson's now. You know, the shop that sells expensive clothes. Okay? За, Natalie-гийн тухай ярьлаа. За, энэ дээр байгаа relative clause нь who plays the piano. Нөгөө төгөлдрөөр тоглодог хүн who dropped out of college. Сургуулиасаа гарсан хүн. The shop that sells expensive clothes. Нөгөө үнэтэй хувцас зардаг дэлгүүр чинь. За, ингэж нэмэлт мэдээллийг өгч байна. Henry is the cook whose restaurant isn't expensive. Henry гэдэг чинь нөгөө тийм үнэтэй биш рестораны тогооч үсттэй. Tom waited for a letter that never arrived. За ойлгож байгаа бах тэ. The block of flats where he lived was in
Park Avenue. The hotel room, which I usually have, is great. Paul is the happy man who is having a shower and singing. S&P is the boutique that women love. Julia is the man who is shaking her hand. За, хоёр өгүүлбэрүүдийг бичсэн байгаа. Хоёр өгүүлбэрүүдийг одоо ингэ холбоорой. My dad bought a car and that is very old car. За, эндийг яах нь вэ? My dad bought a car which is гэд явах нь штэ. Mom made me a pizza. The pizza was very delicious. I want to meet a man, and that man has to be tall, smart, and kind. My school library is a quiet place, and there we can study very hard. Julia uses a computer, and it was her parents' present. За энэ өгүүлбэрүүд